Энэ яг нөгөө 90 оны 2020 оны 6 сард байгуулсан өөрчлөлтийн өөрчлөлтийн ямыг үдирснээс хойш үндсэндээ 4 сарын дотор 10 сар хүртэл гадаад тамилтад аялсан заалт дээр маш хэмжээний зөрчил байна гэж үзээд шалгуулахаар өгсөн. Мөн дээр намын санхүүгийн үйл ажиллагаанд одоо нөгөө төрөөс өсөн 455 сая намын гишүүдийн давхар дээр дандаа хөрдөө ашигласан асуудал ийм их шалгуулах гэсэн байж байгаа. Үүнийг батлаад энэ дээр бол одоо шинэ үндэсний аудитын газар бол 576.9 сая төгрөгийн зөрчил байна гэж илэрхийлээд хуулийн байгууллагаас үндэсний аудитын газар хандсан байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол би одоо нэг хэд хэдэн юм яадаг. Энэ нэг удаагийн зүгээр тушаал. Энэ дээр надад 100 биш тэрбум 412 сая төгрөгийн хэдхэн удаагийн аяллаа зардал авахгүй юм. Тэрбум 400 сая төгрөгээр ингээд 5 улс руу аялсан. Энэ дээр яагаад юм дээр зөрчил гэхээр Монгол улсын сурчлагтай видео штар 10 сая 6 штар. Одоо барьцал улс 60 сая төгрөгээр видео штар зөвхөн хэвлэлийн зардал шүү. Хоёр талын уулзалтанд 70 сая төгрөг. Танилцуулах хэмжээ 60 сая төгрөг. Одоо барьцалын явах 60 сая төгрөгийн танилцуулах буюу хэвлэл материал аваа яваад энэ донгоцсон болох юмгүй. Бараг машин шихуу хэвлэлийн материал шүү дээ. Тэгээ ийм хэм аваа байсан. Тэгээ тэнд очиж бодоод энэ 60 сая төгрөгийн тарах материалыг одоо тараа зогссон юм уу яасан юм байгаа юм. Тэгээ энэ Панама улсад гэхэд энд 6 штар хийлгэсэн бусад улс орнд үзүүлж байна. Дахиад видео штар 10 саяар 6. Тэгээд арга хэмжээний зардал 40. Танилцуулах материал 35 сая. Нөгөө хэвлэл материал чигээр маш хэмжээгээр ингээд улс орон болгонд зөвхөн тарах материал цаас энэ их өндөр өртөгтэй хэвлсэн гэдгийг зардал байна. Мөн энэ дээр одоо Кен улс видео штар 15 саяар 5. 75 сая төгрөгийн видео штар. Павильон зохион байгуулсан гэдэг байгаа. Сая төгрөгийн үнэтэй 20 павильон. Иргэний зориг нөгөө нам тэнд очиж одоо бизнесийн үйл ажиллагаа болсон юу уулсын ойлгомжгүй. Тэгээ арга хэмжээ зохион байгуулахад 18 саяар 4-г 72 сая төгрөг, павильон 20 сая төгрөг, танилцуулах материал дахиад 35 сая төгрөг. Энэ бид нар нэг 35 сая төгрөгийн тарах материал гэдэг бол ерөн сонгуулийн үеэр гаргахад бол энэ донцгийн чипэнд дүүрээд багтдгүй шүү дээ. Тэм хэмжээний юм тарах материал аваа явсан. Тэгээ энэ дахиад павильон зохион байгуулалт гэдэг Кен улсад. Тэгээ ингээд нийт одоо энэ ихэд 500 сая төгрөг байж байгаа юм. Дахиад нөгөө видео штарк 45 сая гэдэг ингээд зөвхөн 4 улс руу явахдаа 200 гаруй хийгдсэн баг шиг. Альбанд бид Монгол улсын сурч байгаа нэг видео дайч улсад очсон тэрийг тавьж боломжтой гэж харж байгаа. Тэр яагаад гэдгийг тэнцэхээр энэ хараас энэ дээр маш олон зөрчил байгаа юм. Энэ гоо 455 сая төгрөг өгсөн мөнгө бүх материал энэ дээр гарцсан байж байгаа. Энэ хагас чиглэл хайж байгаа. Банкнаас 132 сая төгрөгийн зээл авсан гэж байгаа юм зөвхөн. Би иргэн зөвхөн нэг яг тэргүүнд дараа байсан. Альва зээл юм уу альва үйл ажиллагаа явуулаад санхүү зардал гаргахад үндэсний хороо хуралж шийдвэр гаргадаг. Дөрмөндөө тухайн 44 төгрөг байсан дөрмөнд. Гэтэл 130 сая төгрөгийн зээл авсан гэчээр 287 сая төгрөгийн зээл төлсөн гэж байгаа. Тэгэхээр нөгөө 130 сая төгрөгийн зээл аваад жил өгөхгүй хугацаанд 280 энэ жилийн үйл ажиллагаа төлнө гэдэг бол энэ бараг 2 давалцсан хэмжээний төлбөр гарсан байна. Тэгээ ингээд ямар шийдвэргүйгээр энэ дээр одоо нэг бас юм болдгоо. Ашиг алдагдал бол нэмэх хоёр той шүү дээ. Ашиг бол фонд алдагдал. Тэгэхээр дээр ашиг алдагдал гэдэг хоёрын бичсэн 300 хэдэн сая төгрөг хаанаас яаж авсан гэдэг маш олон ийм юмнууд байгаа учраас бид энэ дээр ажил үзэсгэлэнээр хандаад амжилт гаргасан байж байгаа. Биднээс гадна яамнаас гомдол гаргасан байлээ. Төрийн аудитын газраас ч гэсэн шалгуурлаар хууль хэрэгтэй бол тандсан байгаа. Энэ бүхнийг ингээд эцэст нь ингээд харах юм бол 4 сарын дотор яамыг удирдахдаа энэ хэмжээний зардал гаргаж байгаа. Цаашаа хэрвээ аваад явсан бол энэ яамыг дампуурлын барилд оруулах байсан. Тийм учраас бид нар энэ дээр ингээд иргэний зориг ногоо намын нэр гарах байсан учраас энийг бүгд нь хууль хэрэгтэй бол шалгуулсан. Бид энэ намыг 16 жил парламент судалтай байгаа ингээ явахдаа нэг ч юм зөрчил гаргаж үзээгүй байхгүй бид. Тэгэхээр өнөөдөр энийг бүгдээ шалгаад өнөөдөр хэрэг бүртгэлийн хэрэг нэгдсэн шалгаад явж байгаа альта тэмцэх газар нодлон 10 сард өгсөн одоо бол үндсэндээ 8 сарын хугацаа өгч байна.